Нийгмийн түвшлийн талууд олох хамгийн засаг дараах түүний тамгын газар аймгийн үйлдвэрчний эвлийн холбоо, аймгийн ажил олгогч эсийн холбооны төлөөллүүд өнөөдөр Дархуул аймгийн хөдөлмөр нийгмийн түвшлийн 2025-аас 2027 оны 3 талт хэлцээрийг байгуулж гарын үсэг зурлаа. 3 талт хэлцээрээр аймгийн иргэд хөдөлмөрчдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, тэдний нийтлэг эрх ашигын асуудлаар тусгаж 5 бүлэг 53 арга хэмжээ бүхий хэлцээрийг эцэслэн баталсан юм а. За юуны өмнө дарханчуудаа нийт ажил хөдөлмөр эхэлж байгаа хүмүүстээ олон улсын хөдөлмөрчдийн 9 сарны нэгдлийн өдрийн мэндийг хүргэж байна. За энэхүү бас түүхэн өдөр нийгмийн түвшлийн байгууллагууд болох төрийн байгууллага, ажил олгогч эсдийн байгууллага, за мөн үйлдвэрчний эвлийн байгууллага бол Дархуул аймгийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хэлцээрийг ингээд үзүүлэх ажил өнөөдөр болж байгаа. Аймгийн үйлдвэрчний эвлийн холбооноос бол 5 бүлэг 55 асуудал бүхий саналыг 2025 оны 1 сарын 8-нд ингээд аймгийн садрын тамгаас үргүүлсэн байгаа. За тэгээ энэний дагуу бол 3 талаас ажлын хэсэг гарсан ажлын хэсгүүд нь тухайн үйлдвэрчний эвлийнхээ ирүүлсэн зам ажил олгогч эсдийн байгууллагаас ирүүлсэн энэ саналын дагуу хэлэлцэж бол ингээд хэлцээний төсөл бол бэлэн болсон. 3 талт хэлцээрээр яг юу гэдэг шийддэг вэ гэвэл энэ хөдөлмөрийн хуулийн 3 дугаар бүлэг 4 дугаар бүлэг заасны дагуу энэ түншлэлийн талууд маань тухайн орон нутгаар хэрэгжүүлэх иргэд хөдөлмөрчдийн нийтлэг асуудлууд тухайлах юм бол энэ хэрэгжих цалин улсны бодлого, ажлын байрны бодлого, за нийгмийн хамгааллын асуудлууд, орон сууц, нийтийн тээвргээд маш өргөн хүрээнд бодлогын төвшөнд энэ асуудлыг яригддаг байгаа. Мөн аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрчний хороо бол хамтын гэрээгээ тухайн байгууллагын онцлогт тохирсон байдлаар бол байгуулдаг бол энэ орон нутгийн 3 талт хэлцээр маань бол ийм нийтлэг бодлогын асуудлуудыг хэлцэж үүнээс хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаж энэ хэлцээр мөн хэрэгждэг маа гэж ингэж ойлгож болно. Ажил олгогч эсдээсээ болохоор бол за орон нутгийн бүтээн байгуулалтанд оролцож байгаа томоохон аж ахуйн нэгжүүдээс орон нутгийн ажилчдыг 50% хүртэл ажилд авъя. За мөн хувийн хвшлээд дэмжиж ажлын, хувийн хвшилд төрийн зүгээс дэмжлэг тусалцаа зүйлийн ажлын байр хадгалж байгаа хувийн хвшлүүдэд дэмжиж, төсөл хөтөлбөрүүдийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэнэ гэсэн чухал зүйл заалтуудыг бол тусгасан байгаа. Хэлцээрийн бэлтгийг жил болгон дүгнэж шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулж авах боломжтой байдаг. Өмнөх хэлцээрийн бэлтгийг Дархуул аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан хөдөлмөр нийгмийн түвшлийн 3 талт хороо хэлэлцэж 93% хэрэгжилтэй байна гэж дүгнсэн юм а.